Хоошоо аршин руу гордос явган гарч үзээг болохоор хоошоо гарах замаа болохгүй жоохон бодлаад 11-р харууллын донд алхаад явж байна. Ийшээ гарах зам байх байлгүй дээ. Юутай ч мажи амилгээ хийж байгаа юм. Мажа. Энэ ингээд хоошоо гардгийн болов уу айлшаар орчдөг юм бол. Би ч гэсэн аршаа бол яг энд байгаад байх шиг байна. Ингэж асгаж хийж байгааг болохоор сайн мэдэхгүй. Энэ тоглоомын тунд ямар ч гоё юм дээ. Гоё юм аа. Тэгээд асгах. Ийш нэг л гардгүй юм шиг харагдаад байна. Айлын битүү хашаа авдаг. Энэ нь хоошоо гардыг болов уул руугаа? Өө тийм үү. Хаашаа яаж явах вэ? Уртлуур нь тойрох уу? Битүү зам руу орсон явж исэн байна. Би ийм том машин ороод ирсэн байхгүй. Тэр ингээд юм хаалттай хашаа. Тэгээд ингэж гараас тэгж тойроод тэр дундуур л явах юм ааш. Тэр олон байшингуудын хаусны дундуур л орох юм шиг. Юутай ч хашаанаас гарыг. Мажа амлиг энд байна. Нэг авааштай юм нохоо байдгүй юм шиг байна. Нохоо ерөөсөө харагдахгүй байна. За нохоо үзсэн чинь нохоо гарч ирсэн. Хүн рүү дайраад байдаг. Ишээ бас нэг нохоо уцаад байдаг. Яг уу. Юу энэ да? Нохоосын зүгээр юм болоо. Хоошоо гарах гэсэн. Нэг юм татман байгаад их чулуу байна да. Саяны сул явж исэн нохооны эзэн тэгнэ. Нохоо ч зүгээр үү гэсэн чи наа чи эвгүй дээ гэсэн нэг 2-3 чулуу атгачихгүй юу амар биш үү нохоогоос л тавьчаал чулуу атгачих гээл зогсож идэг бас дууг нь энэ очих гээд байгаа хаалга энэ л юм шиг яхаа уул шугамда тэгээд ингэж явах юм шиг байна энэ тэндгүү газар хуц ингээд зам баггүй. За ингээд зөндөө удаан замаа хайсны эцэст ингээд яг аршаан руу алхдаг энэ гүүрэн зам руу н орж ирсэн. Одоо тэгээ аршаан руу очиж нэг уучаад тэгээ цаашаа алхнаа. Цааш нэг хашаа уучаад дэшиг өгснөө. Уучаад одоо уул руугаа гарна да. Гэтэ уул руу хас манай ажлын нэг ах ирэх хэвээр ирээгүй ах шиг байна хүлээ. Тэгээд яг 7 хүртэл хүлээгээд ирэхгүй бол уул руугаа шууд ганцаараа авирлаа. За ингээ алхаа явж байхад бас юм бодогдож байлаа. Яж хат манай ажлынх хэрэгүү ганцаараа алхсан. Гэтэ ганцаараа алхаж байгаа хүмүүс цөөнгүү байсан.
Миний урд нэг эмэгтэй байсан. Тэрний урд дахиад нэг залуу байсан. Дандаа ганцаар алхаж хэлээ. Тийм болохоор зүгээр. За одоо ингээд хамгийн ихэнх сарвчин дээр ирсэн. Энэ сарвчин дээр ирэхдээ бас майлж ирсэн. Үнэхээр хэцүү байсан гэж. Авираад буусныхаа дараа худлаа олон долоом яриад явах бай. Үнэхээр хэцүү байсан. Тэгээд миний урд явж исэн их чиг би гүйц төрүүлээ урд нь гарыг гэж бодсон. Нэрээсээ урд нь гарч чадаагүй. Тэр ихч бас ёнхид талахдаг ихч байна лээ. За тэгээд тэр ихчийн ард нь явсаар хагаад оройд ирэн гарсан. Бүх юм бол тасархаа. Ийм гоё байх л тун. Тэг одоо оройд ирэн уулзах уу? Энэ шат бол алхалтан тарах гэсэн үнэхээр зоож байна. Нэг алхах ихэр болохгүй, хоёр алхах ихэр болохгүй. Заавал нэг тал алхах болоо. Эсвэл өрөөлдөж явах. Хөлс бол зүгээр л ус чинь халуун гिचгдэг. Нүсийг хараа. Ингэж ус чинь би одоо ингэж харсан чинь тийш авирж байгаа хүмүүс байна. Энд нэг хүн явж байна. Тэр дээр хоёр бас явж байна. За ингэ адуутай тарлаа. Адуу гэдэг чинь өөрөө хэмэр шүү дээ. За энэ хаа явсан газар адуутай тарах юм бол нэг жоохон хямартай яваа юм шиг санагддаг. Түүнээс адаг бол шүтэж тэгэж янз бүрийн болдгүй гэж. За ингээд хамгийн муухай зам руу орж эхэлж байна. Энэ хэсгийг давчих юм бол тэгэл цаашаа ер нь амьдрал үргэлжлэндээ. Хөлс бол бүр зүгээр л усан уулан талцсан явж. За энэ хөлс баастайгаа хутгалдан барин явсаар орой дээр нь гарч ирсэн. Тэгээд орой дээр нь гарч ирэх мэдрэмж бол хамгийн тасархай төгс байлаа. Тэгээд энэ дээр уул руу алхаж байгаа хүмүүсийг хараад бас их бахархчихлаа. Би өмнө энэ алсыг нөгөө юу дуран байдсан шүү дээ. Энд дээр иржсэн бичлэг хийжсэн. Тэгвэл би сар харж чадаагүй. Тэгээ сая сар харъя гэд би уг нь зөндөө удаан очрлсон. Тэгвэл хүмүүс би очртон байж байгаа тальт агаар амьсгалчаад амарж байгаа буцаа өрөөд ирсэн чи бүр баахан хүмүүс болцсон байсан. Тэгээд за хүмүүсийн урдуур ямар би наа өмнө чинь байсан юм а гэлтэй нэш гэж бодоод тэгээд сараа харж чадаагүй буцсан. Тэгээ маргааш ч юм уу нөгөөдөр ч юм уу нэг авирвал оройхон шиг авирж хагаад сар харъя л гэж бодсон. За одоо ингээ буцаа бууж байна. Сайхан авирлаа.